ийм Bloodstone гэдэг ийм ногоонгийн чулуу байсан. Тэгээд энэ чулуу нь ерөнхийдөө айгүй их нэг өөрийгөө ингээд ажиллаар дараад тэг бүр ингээд ямар ч нэг энерги болоод тэр энерги нь бүгдээрээ ингээд одоо energy drain гэж байдаг шүү дээ. Тэг ингээд өөрийнхөө ингээд дургуй зүйлийг хийх ч юм уу те эсвэл ингээд өөрийнх нь ингээ энерги дуусчаад тахт чи ингээ өөрийгөө хүчилж ингэж шахсаар агаад бүр ингээ ямар ч энергигүй болцсон. Тэгээд ингээд яг үндэ ингээд тэрнээс болоод ингээд одоо хүний ингээ сүнс гэж байдаг шүү дээ тий. Тэр нь бүр ингээ ямар ч хаз жаргалгүй болцсон. Одоо нөгөө түрүүн ингээ амиргүй ийм бүхэл ингээ амьдрал нь ингээ саарл болцсон юм шиг санагдаад байгаа гэд яг тэр л юм л та. Тэг ингээд сүнс нь ингээ бүр ингээ гаццсан баяр жаргал хөөртэй аз жаргалын ингээд мэдрээгүй ингээ айгуу удцсан. Тэг ингээд бидний одоо ингээ амьдарч байгаа энэ орчин үед ингээд ер нь бол хүн ингээ өөрийгөө ингээд одоо бясалгал хийдэг ч юм уу те өөрийгөө ингээд энэ одоо амьдралын давтагцын энэ хэв маягаас ингээд салгаж те гоё ингээд найзтайгаа уулздаг ч юм уу гоё одоо бүтээл те урлаг сонирхдаг ч юм уу одоо ингээд хүний ингээд амьдралаас ингээд таашаал авах тэр юмнуудаа ингээд мартаж болохгүй шүү. Тэгээд тэрийг ингээд мартаад ирэхээр хүн ингээд ямар ч ингээд юугүй болцдог. Ингээд нэг л тийм бүүдэг юм шиг одоо ингээд таны ингээд хөдөрнүүд ингээд харангууд нэг л тийм саарал аваад нэг тийм ингээд attachment гэсэн ингээд тэгээ энэ ингээд юуг ингээд харах юм бол ингээд гинжлүүлсэн ингээд нэг юм эмхтэй гахгүй тэг ингээд маск ингээд урдаа ингээд барьсан. Тэг энийг ингээд харангууд л ингээд харагдаж байгаа байхгүй ингээд ямар нэгэн одоо ажилтаа ч юм уу те өөрийнхөө эсвэл ингээд амьдралд ингээд юу яаж байгаа work хариуцлагандаа ингээд бүр ингээд хүлэгдсэн тэг ингээд өөрийгөө ямар ч нэг хаз жаргалгүй тэгээд ингээд явъя гэд ингээд бүр ингээд зүтгэхчгүй байгаа ийм дүр зурагтай байхгүй. Тэгээд ингээд урдаа ингээд айгуу тийм хаз жаргалгүй байгаа ч гэсэндээ урдаа ингээд нэг маск тавиад те ингээд зүгээр байгаа юм шиг явдаг ч юм уу. Яг нэг тийм ийм байгаа байдалтай харагдаад байна энэ хүмүүс маань энерги хувьд нэлийн жоохон одоо юу гэхлийн жоохон доогуур тиймэрхүү энергитэй байна. За тэгээд энэ карт маань бас ийм reflection гэдэг ийм карт гарч ирсэн. Тэгээд та бүхнийг маань одоо ингээ үгдээдс чинь ч юм уу тий харж андж явдаг сахиуснууд чинь ингээд юу гэж хэлмээр юм вэ? Юу гэж зөвлөмөр вэ гэх юм бол жоох ингээд одоо хийж байгаа зүйлээ ингээ алдснаад тий бүр ингээд нэг шаардлагатай биш бол жоох ингээ завсарлага аваад өөрийнхөө амьдралд ингээд рефлект хийгээч тий ер нь яг ингээ хүссэн амьдралаараа чи ингээ амьдарч чадчихэв нү өөрөөсөө дахиад нэг асуугаад үзье. Тэгээд хинт чирэггүй нэг тийм ингээд одоо юмд ингээ айгу ингээ attached болцоо айгу тийм эрхчлөөгүй амьдраад байгаа юм биш үсттэй. Тэгээд амьдралдаа гоё юм салхи оруулмаар байна. Тэгээд айгу жоохон тийм энергийн гацалттай байгаа ингээд хүмүүс харагдаад байна. Жоохон ингээд амьдрал нь жоохон ингээд гунтцсан юм шиг те өөрөө ингээд жоохон ингээд аз жаргалгүй болсон жоохон ингээд нүдний хан гал нь унтарсан нэг тиймэрхүү хүмүүс надад харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ та нар маань бол амьдралдаа ингээд айгуу гоё юм хөнгөн те юм playfulness тэгээд юм гоё full карт гарч ирсэн. Энэ хоёр маань бол яг ингээд гоё ингээд залуу ирч хүчтэй гал цогтой те яг ингээд амьдралд ингээд шинэ зүйлсүүд рүү ингээд тэмүүлдэг айгу атал явдлыг илэрхийлсэн тий айгу их ирчүүч энергитэй ийм гоё картууд байдаг. Тэгэд ийм картыг ингээд үгүй ийм энергийг ингээд өөртөө оруулж өгөх хэрэгтэй байна гэдэг чинь тэгээд ингээд айгу гоё ингээд орчлон ертөнц ингээд уудам шүү. Тэгээд гоё ингээд таньж мэдэрээ гоё аялалд яваад өөрийгөө сэргээгээрээ тий ингээд өөрийнхөө мэдгүй одоо хийж үзээгүй тэр зүйлсүүд рүү ингэж яваад өөрийнхөө ингээд энэ гацсан байгаа энерги гоё ингээд сэргээгээрээ нэгэн хэвийн энэ амьдралаасаа ингээд гараарай гэд хэлж шүү за. За тэгээд түрүүнд хэлсэн шүү дээ та нарын маань одоогийн ингээд байдал гэх юм бол аюу ингээд юу яатсан. Ингээд бүр ингээд санаа алдсан тий тэгээд ингээд амьдралаасаа ингээд баг ингээд толгойтой үс ингээд зулгаад байгаа байхгүй юу. Тэгээ хідэн талаас нь өөрийг ингээд нөгөө нэг сөрөг бодлууд нь юусоо ингээд зүгээр суулгахгүй. Тэгээд бас энийг ингээд харангууд ингээд бас л нэг тийм айгу жоохон
одоо хизүү те зовлонтой ч юм шиг иймэрхүү байгаад байгаа байхгүй юу. Тэгээд эсвэл ингээд эргэн тойрны хүмүүс чи ингээд дээрэс нь юм жоохон чамайг шүүмжилдэг те ингээд чамайг илүү их унтраадаг тиймэрхүү хүмүүс байж болно. Тэгээд тэр хүмүүсээсээ бас ингээд одоо сөрөг одоо юмнуудыг энерги чамд өгдөг тиймэрхүү хүмүүсээсээ бас зайгаа ингээд бариарэ. Үнэхээр чамд ингээд гоё тухтай мэдрэмж өгөхгүй байгаа бол өөрийгөө хайрлаад өөрийгөө тэр хүмүүсээс бас ингээд заавал ингээд хамтдаа байх гэдэг шаардлагагүй шүү гэж бас ингээд хэлүүлж байна. За тэгээд та нарт маань ингээд хэрэгтэй байгаа зүйл гэх юм бол ингээд аюу гоё юм silence те. Энэ үг нь бол ингээд star card гэхгүй. Тэгээ аюу ингээд гоё ингээд бясалгаач те ингээд гоё нүдэн ханаад ингээд бүх зүйлийг ингээд мартаад дөрвөн зурч гэсэндээ ингээд 10 минут 5 минут ч хамаагүй те ингээд чадахгүй байл өдөртөө ядаж ингээд 5 минут ч гэсэн ингээд нүдэн ханаад ингээд нэг тийм ингээд нам гүмийг мэдрээчээ те. Тэгээд ингээд нүдэн ханахад чинь яг ингээд чи яг юу хиймээр вэ? Юу чамайг ингээд нийлүүлэхэд чи ингээд дахиад аз жаргалтай болгомоор байна те. Хүүхэд байхдаа чи юу хийвэл ингээд аз жаргалтай болдог байсан? Тэр дурсамжуудаа санаач. Тэр хүсэл мөрөөдлүүдэд дахиад эргүүлж бодоорой. Тэгээд яг ингээд нүдэн ханаад ингээд бодогдож байгаа ингээд зүйлсүүдэд тэмдэглэж аваад тэг эхнээс нь хийж эхлээрээ гэд зөвлөж байна. Тэгээд энэ хүмүүст маань насар их тийм хийлийн тэгээд энергийн юм гоё цэвэрлэгээ шаардлагатай харагдаж байна. Тэгээд өөрийгөө одоо энэ гинжнээс ингээд мултлаарай, тавьж явуулаарай. Энэ бол зүгээр л ингээд хий хоосон зүйл шүү. Яг үнэндээ те чамайг ингээд гацаагаад байгаа энэ зүйлүүд бол ерөөс ингээд ямар ч хүчгүй ингээд зүгээр л ингээ хий хоосон зүйл шүү. Чи энэ болгоныг бол ингээд даван туулж чаднаа. Тэгээд гоё ингээд амраа амгалан чамд бас ингээд ирж байгаа юм шиг байна. Тэгээд яг энэ мессежийг сонссны дараа та бүхэн маань ингээд юу авах хаа үйлдэл авч эхлэх юм бол энэ гоё яг ингээд гоё одоо хийлийн те гоё идэгрэлтэнд ингээд та нар маань ингээд хүрэх хаа гэд бодож байна. За тэгээд яг одоо л ингээд сахиусан тэнгэрүүд маань ингээд
дууснараа ер нь бол та бүхний одоо нэг карма тэнцвэрчээд тэгээд одоо энэ кондишнинг ингээд уг нь devil card тахгүй юу? Devil card тэгээд ер нь бол ингээд бүх энэ нэг одоо эго шунал бүх одоо хүний нэг дотоод дөрүүд байдаг шүү дээ тий. Тэрнтэйгээ аягүй сайн ингээ юу яасан тэмцэж чадсан, тэднийгээ дийлж чадсан, тэднийхээ учрыг олсон нэлээд сайн дотоод ажил, студийн ажил хийж чадсан хүмүүс байгаа харагдаж байна. Тэгээд та бүхэн маань энэ ингээд гол карта харсан ч гэсэндээ тий ингээд та бүхэн маань ингээд одоо үе удмаараа дамжиж явсан тэр одоо давтагдаж ирсэн одоо юмнууд байдаг шүү дээ. Ийм одоо траума ч юм уу тий эсвэл одоо хүмүүсийнхээ ингээд давтаж явдаг байсан тэр одоо зүйлсийг ингээд зогсоогоод тэр бүх одоо ийм чөдөр халаас юу гэдэг тий тэр болгоноос ингээд өөрсдийгөө ингээд юу яаж чадж байгаа юм
гин энэний дээрээсээ та бүхэн маань ингээд гарч байгаа юм байна. Ингээд баяр үргээ бүр ингээд ямар гоё урьдлага хийж өнөөдөр бүр ийм сэдвтэ мөрийг хийсэндээ би бүр үнэхээр баярлж байна. Тэгээд та бүхэн маань зүгээр л ингээд нистэй зүгээр л өөрийнхөө юу хүсэж байгаа хий. Тэгээд та нар маань бол ингээд аль үшээ ингээд хүн төрцөөгөө бол бүр ингээд ардаа үлдээсэн ийм гоё хүмүүс байгаад байгаа юм байна. Тэгээд та бүхэн маань өөрөө өөрсдөө баярлаа гэж хэлгээрээ бас ингээд бас өвөг дээдстэй тэг харж амдж явдаг сахиустэй тэнгэрүүд анжилтэй юу гэдэг тэр бүх хүмүүстэй ингээд гоё баярлаа гэж хэлээрээ. За тэгээд энэ fortune telling card-ын дээр болохоор you are highly doted of гэдэг юм карт гарч ирсэн. За тэгээд younger woman man and older woman гэсэн юм карт гарч ирсэн. Тэгээд та бүхний маань амьдралд бас юм хөгшин эмэгтэй хүн айгу ингээд ойрын хугацаанд юм юутай болж магадгүй. Энэ хүнтэй холбоотой үйл явдлууд өрнөж магадгүй гэх юм уу. Тийм тэгээд эсвэл энэ хүн чинь ингээд таныг ийм хүн хэрвээ ийм имиж ч юм уу тийм хөгшин настай эмээ ээж мэж байдаг бол энэ хүмүүс чинь айгу таныг ингээд боддог. Ингээд айгу хайрлаж явд юм байна. Тэгээд энэ хүмүүстэйгээ бас яриарэ тий очиж ойрд очиж уулзаагүй бол бас уулзаарэ. Тэр хүмүүс чинь таныг айгу бодоод байгаа юм биш үү гэсэн юм мессеж гарч ирлээ шүү. За тэгээд бас энэ бүлгийн хүмүүс маань өөрсдөө ийм залуу эрэгтэй байж болно. Эсвэл ийм бас залуу эрэгтэй та нарын амьдралд бас айгу одоо ингээд орж ирнэ. Эсвэл ингээд айгу одоо нөлөөтэй байна гэсэн юм карт гарч ирлээ. За тэгээд мөн ийм successfully overcoming a problem гэдэг
хязгааргүй ингээд we are the world тий бүр ингээд хязгааргүй ингээд баялагт ингээд хүргэх ийм гоё юу одоо зүйл та нарын маань амьдрал ирж яхны. Тэгээд энэ маань ингээд та нарт маань айгүй гоё ингээд аз жаргал ийм гоё тэмдэглүү штэ тий. Ийм гоё зүйлс ингээ араас нь ингээд явуулах болно. Тэгтээ бас ингээд энэ дундаа бас ингээд анхаарах зүйлүүд бас байх шиг байна. Тэр яг гэвэл forces working against you гэд магадгүй энэ зүйл дээр чи айгүй их ингээд өрсөлдөгч ихтэй байж болно. Мөн дээрэс нь асуудлууд, бэрхшээлүүд бас гарч ирж болно. Тэгээ дээрэс нь хэрвээ юу авал бас ингээд мөнгө төгрөг дээр бас айгүй анхаараарай гэд ингээд зөвлөмөр байна. Тэгээд энэ бас нэг хөгшин эрэгтэй хүн гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй юм болов уу? За та бүхэн маань өөрсдийнхөө нөхцөл байдал тааруулаад энийг ойлгоорой. За тэгээд энэ дээр тэгээд энэ хийж байгаа зүйл чинь бол та нарт ингээд recognition те та нарт бол юу бол хангалттай ирнэ те шагнал урамшуул бол хангалттай та нарт маань учирч өгөхөөрэй нөгөө. Тэгээд энэ бас нэг карт байна. Тэгээд энэ unsettled times need to plan ahead. Тийм карт гарч ирж байна. Тэгэхээр та нар маань жоо юм хөө карт гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр ингээд юу яах хэрэгтэй юм шиг байна. Сайн ингээд төлөвлөх хэрэгтэй юм шиг байна. Энэ одоо ялангуяа энэ especially money matters гэдэг байгаа байхгүй юу? Ингээд санхүү мөнгө төгрөгөн дээр маш сайн төлөвлөлт хийгээрэй. Энэ дээрээ айгу алтах гэж магадгүй шүү. Тэгээ шаардлагатай байл энэ older man гэсэн карт гарч ирсэн учраас би нэг зөвлөгөө хүн байна уу гэж бас ингээ хараад байна. Тийм бас ингээд өөрөөсөө ахмад те тийм настай хүмүүсээс бас ингээд зөвлөгөө аваарай. За тэгээд ерөнхийдөө энэ 3 дугаар группийнхны маань хувьд та нарын маань ингээд амьдрал яг энэ сарнаа шиг ингээд дэлбэг нээж эхэлж байна, гой цэцгэлж байна. Тэгээд та бүхэн маань ингээд хэрэггүй бүх зүйлсээ бас сайхан ингээд аюул сайн ингээд явуулж чадсан хүмүүс байгаа юм шиг харагдчихээн. Тийм тэгээд ингээд ихэнх ингээд картуудыг харангууд аюул гоё ингээд эерэг картууд гарч ирсэн. Тэгээд та бүхэн маань яалтчгүй юм гоё ингээд гэрлээгүй те хараа олоогүй байгаа хүмүүс, тань ижлээ олоогүй байгаа хүмүүс маань хань ижлэлж орж ирж байна. Тэгээд энэ 5 сард те 5 сард та нар энэ хүнтэйг ингээд уулзах болно. Энэ хүнтэйг ингээд уулзах болно. Тэгээд яг энэ хүнийг ингээд жоох ингээд эсвэл ингээд та нарт маань ингээд indecision гэсэн карт гарч ирсэн учраас 2 хүн гарч ирэх боломжтой. Тэгээд тэр 2 хүмүүсийн хооронд жоох ингээд эргэлзээд иж магадгүй. Тийм бас ингээд эсвэл ингээд эсвэл хайр сэтгэлгүй ажиллаж гэдэг юм уу те ийм юу ч гэсэн 2 гол юм том шийдвэр ингээд гаргах цаг хугацаа энэ 5 сард ирж байгаа юм шүү. За тэгээд сахиуснуудаас сахиусан нэмрүүд эсвэл зүгээр сайхан ийм цаг хугацаа ирж байгаа учраас та бүхэн маань энерги цэвэрлээд те энерги шинжлээд аюу гоё амьдралтай юм гоё гэрэл гээгээ warm халуун дулаан байдал оруулж ирээрээ гоё өөрийгөө нөхөн сэргээгээрээ гэсэн ийм гоё мессежийг өглөө. За тэгвэл одоо аструудаа хайсаад ямар шоунууд гарч ирэхийг хараад тэгээд уншлагаа дуусгая гэж бодож байна.